Нэг тэрбумаараа тэмцээрэтэй эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг дасан зогсоох, дэлхийн өнцөг болон бүрд сая охид эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг дасан зогсоохын төлөө эсэргүүцлийн илэрхийлсээр байна. Монгол Улсад хөөрхөн зүрх төрөмс байгууллага 2013 оноос эхлэн охид эмэгтэйчүүдийн эсрэг асуудлыг хөндөн нэг тэрбумаараа тэмцээ Монгол аяныг 14 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн. Өвөрхангай аймгийн хүүхэд төрөлхтөн хөгжил хамгааллын газраас энэхүү өдрийг өгтөн охид эмэгтэйчүүдийн бие махбодын болон бэлгийн халдшгүй эрхийг хамгаалах, хүчирхийллийг үл твчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор нэг тэрбумаараа тэмцээ нэгдсэн асгалт хэлэлцүүлэхийг зохион байгууллаа. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн аймгийн хүүхэд төрөлхтөн хөгжил хамгааллын газраас аж ахуйн нэгж албан байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлттэйгээ хамтран миний бие, миний гэсэн уриатаагаар олон улсын нэг тэрбумаараа тэмцээ хөтөлбөрийг өнөөдөр 10 ихэр сумын төв талбайд амжилттай зохион байгуулж байна. За бэлгийн хүчирхийлэл бол хизээч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Хэний ч буруу биш, харин нийгмээрээ даслан зогсоох ёстой асуудал юм аа. Иймээс бид өөрийнхөө болон охид хүүхдүүдийнхээ эрх аюулгүй байдлыг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж хүндлэлтэй хүчирхүүлгүй нийгмийг хамтдаа бүтээхийг уриалж байна. Энэ удаагийн үйл ажиллагаанд 10 ихэр сумын засаг дарганд хамгийн газар, хүнсэлтэй аж ахуйн газар, байгаль орчны газар, стандарт хэмжилсэн хилтээс мал эмнэлгийн газар, аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын газар, биеийн тамир спортын газар, бүсийн онцлогын эмчилгээний төв, орон нутгийн өмчийн газар, Өвөрхангай аймгийн цагтаагийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, нийгмийн даатгалын газар, татврын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, насан туршийн суралцахын төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймагт салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн залуучуудын хөгжлийн зөвлөл, Эрдэнэч Монгол төрөмс байгууллагын Өвөрхангай аймаг дахь сургагч багш нар, өв гэрээгээ гүйлтийн холбоо, баялаг нийлэмж залуу эмэгтэйчүүдийн клубын гишүүд нэгдэж нийт 120 гаруй эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэ хилцүүлгээрээ бид нар энэргүй нийгэм эмэгтэйчүүдээс гэсэн уриалгыг гаргаж эмэгтэйчүүдийг уриаллаа. Тэгээд энэ маань бол эмэгтэй хүн болгон өөрсдийнхөө төлөө тэмцдэг, өөрсдөө зөв сэтгэлтэй, зөв үлгэр дуурайлтай байхыг бол манлайлж байцгаахыг энэ арга хэмжээгээр бол уриалж ажиллаа. Ингээд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр энэ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг энэ арга хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эмэгтэйчүүдийг төлөөлөө оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд энэ арга хэмжээ маань нэг тэрбумаараа тэмцээ урайтай эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ арга хэмжээг бас амжилттай зохион байгуулсан холбогдох байгууллагуудад бас маш их баярлалаа. Миний хувьд болохоор Өвөрхангай аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын төлөөлөл болж одоо бид зургуулаа оролцож байгаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ манаас эмэгтэйчүүдэд одоо эерэг нөлөөллийг одоо үзүүлсэн эрхээ мэдгэт нь одоо маш том дэмжлэг болсон. Бас бид нар өөрсдийнхөө одоо сэтгэл зүйн дархлааг дэмжих чиглэлээр маш гоё сэтгэл зүйн сургалтанд суусан ийм сайхан арга хэмжээ боллоо. Тэгээд зохион байгуулсан та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд эмэгтэйчүүд одоо нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоно. Одоо нийгмийн хөгжил бол эмэгтэйчүүдээс эхэлнэ. Тийм болохоор эмэгтэйчүүд одоо бие биенээ дэмждэг, бие биенээ сонсдог тийм байгаасай гэж хүсэж байна. Хөтөлбөрийн хүрээнд бие хэлэн, дууны бүжиг хамтдаа бүжиглэн, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм. Мөн зохион байгуулсан хэлэлцүүлгээс энэрэнгүй нийгмийг эмэгтэйчүүдээс уриалгыг гаргалаа. Уг уриалгад хүчирхийллийг үл твчих хандлагыг гэр бүлээс эхлэн төлөвшүүлэх, хөвгүүд, эрэгтэйчүүдэд зөвшөөрөл, хэл хязгаарын ойлголтыг багаас нь олгох, хохирогчиг буруутгахгүй байх нийгмийн соёлыг хэвшүүлэх, байгууллага бүр гендрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлэх, захин орчинд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг уриаллаа. Цаашид бид захин орчинд хүчирхийллийг дасан зогсоохын уриалсан зурагтуудаас богино бичлэгүүдийг түгээж олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах болно. Охид эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллийг үл твчих, эргэтгш, хүндэтгэлд суурилсан нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө иргэн бүрийн оролцоо чухал юм аа.